ерөнхийдөө бол сая бас товчхон танилцуулсан. За тэгээ Монгол Улсын иргэн байна 1.5 болон түүнээс дээш жилийн бүтэн цагаар ажилласан ажлын туршлагатай байх. За бакалаврын зэрэгтэй. За энэ нөгөө мэргэжлийн чиглэлээсээ хамаарат ерөнхийдөө англи хэлний энэ TOEFL, IELTS болон Duolingo-гийн хүчин төгөлдөр оноотой байх ёстой. За тухайлах юм бол бизнесийн чиглэлээр суралцъя гэж бодох юм бол TOEFL-ийн 92 онооноос дээш, IELTS-ийн 7 онооноос дээш гэсэн байх юм бол за харин англи хэл болон хуулийн чиглэлээр сурах гэх юм бол TOEFL-ийн 100 онооноос дээш, IELTS-ийн 7.5-аас дээш зэрэг ингээд нөгөө чиглэлээрээ та бүхэн ямар чиглэлээр сурмаар байна. Бас энэ онооны шалгуурууд өөр байх нэ. Тэгэхээр энийг бол та бүхэн танилцах боломжтой. Бүрдүүлэх материалуудын хувьд бол за би бол 2015 онд материал өгч явж исэн. Тэгэхэд бол эхлээд ингээд цаасаар материалуудаа авчиж өчөөд тэгээд ярилцлагандаа ороод шалгарсан хүмүүс маань энэ онлайн аппликейшнийг өглөөд явуулдаг байсан. Одоо харин бол шууд энэ оролцогч нараасаа энэ IAEC-Org гэсэн энэ хаягаар ороод тэгээд өөрийнхөө онлайн аккаунтыг нээгээд тэгээд ингээд бүх материалуудаа цахимаар ингээд явуулдаг болсон байгаа. За тэгээд бүрдүүлэх материалуудын хувьд гэх юм бол за сургууль судалгааны зорилго болон хувийн эссе. Тэгэхээр personal statement болон study objective гэдэг хоёр эссе бичих нэ та бүхэн. За тэгээд энэ дээр нөгөө шаардлагууд дээр нь болохоор